улаад шаазгай үзүүлж байна. За сайхан Монгол морин. За бидний дуулан ч гэж юу байх вэ? За би та бүхэндээ энэ удаа юу хэлье гэхээр Монгол морины гайхамшигын тухай. Монгол морины гайхамшигын тухай, гайхамшигт Монгол морд бэрдлийн орсон тухай, Германы бэрхий орсон тухай. Жохон товч мэдээд энэ удаагийн дугаараа ингэ өгье гэж бодлоо. За Оснаас боцошгүй газрын холдон цоцошгүй гачиг зодод эцэшгүй гам туурайн мохшгүй эрхийг царийг нь сэжигдэшгүй эрч хүчний дундришгүй эзэндээ ээлтайн адилдагшгүй эх от хамаатшва мөр зөрний ч юм уу нэг дуу ч юм уу нэг тиймэрхүү юм тавиараа нэг 10-аас 15 секунд. За хооллох үеэр халбаг гүнтэй. Хооллох үеэр халбаг гүнтэй гэсэн орос зүрэг байдаг. Зөвдөлт 1941-ээс 1945 онуудад хагас сая мөрдийг ямар ч өндөр үнээр авъя гэсэн Монголоос өөр хаанаас ч ирээд олохгүй байв. Дэлхийн 2 дугаар дайны үеэр зөвлөлтийн талд монголчууд хэрхэн тусалж байсан тухай Их Британий Guardian сонинд хэвлэгдсэн нийтлэл. За дэлхийн 2 дугаар дай морд зэрэг мордын сүүлчийн ихтэй байв. Мордын сүүлчийн ихтэй байв. 2 дугаар дайны хүнд бэрх ачаа тээвэр хатуу ширүүн талааныг чамгалахаар гүндийг мороор давж гарсан юм. Энэ дайн зөв толгойд улсад туслаж байсан ганцхан орн нануу биш. Америк нэгдсэн улс биш. Ядуучууд амьдарч байсан ч монголчууд зөв толгойд улсад үнэн сэтгэлийнх байсны дээр хэмжээгээр Америк нэгдсэн улсын дараа орж байв. Монгол морин цэргийн дайн. 1941 оны 6 дугаар сарын 22-ноос ажилчин тариачны улаан армийн буудлагын нэгэн дивиз 3039 морь хэрэгтэй байв. Харин Германы Ерөнхамт мордын тоо үүнээс хамаагүй их нэг дивизэд 6000 морьтой байжээ. Зөвлөлт рүү цөмрөн орсон Германы эзэмшигч хүчсэн сая гаруй морьтой байсны 88% нь явган цэргийн дивизүүд байлаа. Тухайн үед автомашинтай харьцуулбал Бартаа садаг туулах чадвар илүү шатхууны зардал гарахгүй зэрэг хэд хэдэн давуу талтай байлаа. Мөн цэргийн үнсэн чихээр хэрглэж яв. Зөвлөлтийн морин цэргийн гол жанжин Семен Михайлович Будины 1930-ад оны ихээр ямар ч дайнд морь маш чухал үүрэгтэй гэдгийг харуулна гэж хэлж байсан нь энэ дайнаар батлагдсан юм. Тэр үед зүүн Европын зам харгүйгүй шавар шалбааг ламагтай газар нутгийг туулахад зүүршгүй давуу талтай гэдгийг морь цэргүүд харуулсан билээ. Өнөөдөр гинж техник газар сайгүй явдагч морины туйлж болох бүх газраар явж чадах болтлоо хөгжөөгүй байна. Дайны их үед улаан арим 5264 мянган морьтой байжээ. 1941 оны 9-р сарын 1 гэхэд 1,324 мянган туурайтан улаан арим зүтгэж байв. Цааш энэ тоо улам өссөөр оргил үедээ улаан арим 1,9 сая морьтой болжээ. Байлдааны явцад морьд нь үрэгдэж үлсч турж ядарч өгөх нь мэдээж. Хүмүүсийн хөрлийн талаар янз бүрийн мэдээлэл байгаа ч энэхүү дайнд ямар хэмжээний морины охирол амссан бэ гэдгийг нарийн тооцоог нь мэдээж. 2 дугаар дайны үеэр байлдааны хэлбэр зөвхөн зөвлөлтийн талын тооцоогоор 1 сая гаруй морьд үрэгдсэн гэх тоо бий. Мэдээж энэ тоо Германы талд ч ойролцоо байгаа болов. Германчууд ч 1 сая морьтой байсан гэж үздэг. 1 сая морин Герман талтай мөргөлдсөн мэн гэхгүй. Дайны эхний жил зөв толгойд улсын адуун сүргийнхээ тоотлогоо тал хувийг алджээ. 1941 оны 6 дугаар сард гэхэд зөвлөлтийн адуун сүргийн тоотлогоо 17.5 сая байлаа. 1942 оны 9-р сарын байдлаар зөвлөлтийн хяналтын нутаг төвсгөр дөнгөж 9 сая адуу байжээ. Нийт адууны дийлэнх нь унлагын гэхээс илүүтэй бага насны унаг дааг байв. Онцлог нь дайны нөхцөл мал сүргийн тоотлогыг нэмэгдүүлэх
автомашин үйлдвэрлэлээс ч хүнд байлаа. Цаг хугацаа шаардлагатай, дуршлагатай адуучид малчид хэрэгтэй буюу түүний мөнгө хөрөнгө технологиор нөхнө гэж үгүй ээ. Тийш түүнийг мөнгө Дэлхийн 2 дугаар дайны үеэр Монгол ганцаараа зөвлөлттэй армийн морины хангамжийг их сурвалж нь болжээ. Бүгд найрамдах Монгол ард улс нь Японы Манжугаа улсын эсрэг зогсох зөвлөлтийн том түвшинт газар байсны зэрэгтээ өөрсдийнх нь илгээр агуу их орны дайнд шаардлагатай улаан армийг мороор хангахад эргэлдэх зөвлөгөө чухал нөлөөг үзүүлжээ. Нүүдлийн малдачууд ах үедээ Монгол оронд талгээрээр бэлчхэн орд нөхөн амтайгаа харьцуулахад хавьгүй их байсан тооцоо бий. Монгол улсаас улаан аримд морд нийлүүлэх ажиллагаа 1941 онд эхлэв. 1942 оны 3 дугаар сарын 3-нд зөвлөлт 1942 оны 3 дугаар сараас зөвлөлтөд агтмөр бэлдэх ажлын төлөвлөгөө боловсруулсан байна. Монгол улс дайны 4 жилийн дотор зөвлөлт бодвол 485 мянган агтмөр нийлүүлжээ. Зарим их сурвалжаар бол 500 мянга гарив гэдэг чи их гэсэн үг шүү. Монгол морийг нийлүүлсэн гэдэг Британий судлаачдын тооцоогоор гэдгийг анхаараарай гинэ. 500 мянга гаруй Монгол морийг нийлүүлсэн гэдэг хооллох үеэр халбаг гүнтэй гэсэн зүрэг байдаг. Зөвлөл бол ус 1945 онд хагас мордыг ямар ч өндөр үнээр авъя гэсэн Монголоос ханаас ч ирээд олдохгүй. Монголоос гадна тийм их тоотлогоо агттай нутаг гэвэл хойд ба өмнөд Америк байлаа. Хагас тооны агтыг богино хугацаанд худалдаа авах үнэ нь хөөрөгдөж тэнгэр татах байв. Бусад бараа бүтээгдэхүүн тээвэрлэж боломжч далай гатлан морь тээвэрлэнэ гэдэг ихээхэн асуудалтай байжээ. Монголоос огт мордыг төлөвлөгөөтэйгээр боловсролтнээр нийлүүлж байлаа. Голчлон Монголын өрийг түүгээр тооцсон барагдуулж байжээ. Тийм маягаар Бушвайгуудын Монголд оруулсан улс төр эдийн засаг зэрэг хөрөнгө оруулалт төлөгдсөн гэж болно. Монголчууд маш чухал шаардлагатай альтернативгүй акт мордын нийлүүлэлтийг зөвлөлтөд хүртэн энэ цэргийн техникийг нь цоорхойг төхөж өгсөн юм. Германтай харьцуулахад энэ бол асар том давуу тал байлаа. Бэлчээрийн хоол тэжээлээ бэлчээрлээд л олоод идэгчдэг арчилгаа ихээр шаардахгүй төсвөр ачуудал сайтай Монгол морд зүүн фронтын хүн ширүү нөхцөлд Европын сонгомол үржлийн мордоос илүү тохирсон байв. Угаасаа Чингис хаанаар удирдуулсан мордон монголчууд байгуулсан эзэнт гүрнээс илүү ямар ч том гүрэн дэлхийн түүхэнд гарч ирээгүй санах хэрэгтэй. Морд механикцсан нэгдлийг 1941-с 1945 онуудад Смоленскоос Сталинградаар дамжин Будапешт Манжуур хүртэл дайны замыг туулсан генерал Исаблев хожим дурсахдаа арчилгаа маллага төдийлөн шаардахгүй Монгол морь зөвлөлтийн танктай зэрэгцсэн Берлин хүрсэн юм гэсэн. Улсын тусламжаас гадна 6 морин дивизийг бүхэлд нь хангах хэмжээний 32 мянган мордыг Монголын ард түмнээс улаан айрамд бэлгэлжээ. 1943-аас 1945 онууд фронтын 5 морь тутмын нэг нь Монголын адуу байжээ. Оросууд Америкийн тусламж ялалтанд хэрхэн нөлөөснийг ярьж цэнгэх дуртай. Харин Монгол мордын тусламжийн талаар мэргэжлүүдээс бусдын төдийлөн сайн мэддгүй харамсалтай. Та илүү их сонирхолтой мэдээлэл үзхийг хүсвэл манай сувгийг сабскрайб дарж дэмжээрэй.